дөрөв гавын гишүүний хэлдэг хувийн хвшлийг хэн хамгаалж дуурсан бэ гэдэг дээр одоо түрүүний миний их түвшин гишүүн тавьсан шүүмжлэлээс хамаарчлаа. Тэгээд таны кноп одоо олонхын бүлэг дээр тоологдол явж байгаа. Тэгэхээр бол одоо хэдийгээр тэр одоо хувь хүний хувьд улс төрийн ашиг онжоо хайгаагүй гэж байгаа ч боловч яг эрх баригч намд бол тийм боломж бол олгосон гэж бол хараад байгаа. За хоёрдугаарт бид нар институцлэх зорилгыг бол маш ихээр ярьдаг. Тэгээд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бол бас одоо ингээд олон жил тогтнолцсон бас өөрийн гэсэн соёлтой ийм байгууллага байгаад байгаа. Бас өөрийн гэсэн ийм одоо юг бий болгоцсон институцийг. Тэгээд яг энийг сайжруулах юм байгаа юу гэдэг дээр бол одоо бүгдээрээ санал нэг байна. Гэтэл ингээ бүтцийг нь задлаад одоо нэгэн зэрэг одоо 40 50 одоо юу гэдгийг салбар танхим шинээр байгуулагдах, аймгийн танхим мөн шинээр зохион байгуулагдах байдал бий болчих юм бол энэ 50-аас дээш компаниуд нэгтгэх тийм уралдаан гарчих вэ гэж би бол хувьдаа болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл энэ дахин хуваарлт хийнгүүт дор бүрнээ ингээд хичээг. За хөөсөн шихаан гэж хариулъя. За одоо ингээд гишүүн болгонд жидүү ирдэг. Гэтэл жидүү гэдэг нь зүгээр нэг одоо савруул асар олон төрлийн бизнесийг хийчихэж байгаа байхгүй. Тэр олон салбарууд бий болог. Тэр олон салбар тэнхэн бий болж иж тэр түүс эрхлэгч байт юм уу? Тэр 8 нэрийн барааны дэлгүүр байт юм уу? Тэрний эрх ашиг хамгаалж дуурдаг болохгүй бол эн чинь өөрөө оновчгүй бүтц болчиход байна шүү дээ. Зүгээр 21 аймгийн бизнес эрхлэгчдийн зовлон яг адилхан биш байхгүй юу? Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрийн эзэн ч байт юм эсвэл уулуурхаа эргэлж байгаа хүний эзэдийн зовлон өөр байхгүй юу? Тийм учраас энэ салбар технүүдийг бий бол гэхдээ эн чинь заавал хүчээр бий болохгүй шүү дээ. Эвлэн нэгдээд өөрснөө байгуулахгүй л байхгүй юу? Их түвшин гишүүн нэмж хариулъя. Тэгээд энэ нөгөө хуулийн төстэй холбогдуулж одоо энэ олонхын төлөөлөл авсан мэргэжлийн холбоотуудтай уулзсан ба. Тэгэхээр яг энэ дагуу бол баг ихний бид нар 20-од холбоотой уулзсан. Тэгэхээр энэ дагуу бол баг ихний салбар танхимууд баг 10-аас 20 танхим бол баг шууд байгуулагдахаар өөрөөр хэлбэл бид нар тэр нөгөө бужигнуулахгүй тэр түүхэн жамаараа бий болцсон энэ одоо төлөөллөө хангацсан энэ бүтцүүдийг одоо өмүүлэхгүй тэдний одоо чиг үүргийн шилжүүлэх байдлаар гэрээ хийгээд салбар танхимын чиг үүргийн тэр танхим салбарт нь бид нэр зэрэгцүүлж шинэ салбарын танхим байгуулахгүй байхаар ингэж ярилцсан тэрийг бол холбоотууд бас нэлээд нааштай хүлээж авахар ярилцсан байгаа. Гэхдээ яг энийг бол одоо яг хэрэгжүүлэлтийн явцад бас одоогийн танхимын удирдлагууд бас яг яаж хэрэгжүүлэх үү энэ чиг үүрэг бас одоо бодлого хандлагууд бас үргэлжилж явах уу гэдгийг бас тодруулж одоо ажлын хэсэгтэр нэг. За ажлын хэсгийн 2 номер нэмж хариулъя. За сайн байцгаана уу. Тэгээд гишүүдтэй их баярлалаа. Маш их бүтээл санал ажлыг гаргаж асуулт тодруулга авч байгаа. Тэгээд 43 саналыг бол маш ажил хэрэгчээр ингэ тусаж авч байна. Та бүхний хэлж байгаа. За миний нэр Саран Даваа. Энэ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 10 жил удирдлагт нь ажиллаж байгаа юм хүн багмаа. Тэгээ сая хэд хэдэн гишүүдийн асуулт болон тодруулга дээр дурдгдсан нэг зүйлийг бол хариулах хэрэгтэй болов уу гэж бодоод хариулж байна. За юу ихлээр энэ хууль маань өөрөө 2 ч удаа өмнө хилцэгдээд унжсэн юм төвхтэй хууль. Тэгээд үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах зөвлөлөөс үүрэг болгосон нэгдүгээрт энэ хуулийн дээр танхимын саналыг жиж боловсруулахыг хоёрдугаарт танхим дээр 115 санал ирсэн байна. Гишүүн байгууллагууд болон бидэнтэй хамтарч ажилладаг байгууллагуудаас тэгээд энэ 2 санал дээр үндэслээд өнөөдөр ярьж байгаа энэ 10 сард өнгөрсөн оны 10 сард бид нар хууль санаачлагч болон улсын хурлдах намын бүлгүүдийн дарга нарт бол танхимын санал гэж саналыг бол хөргүүлсэн.